Улсын хөгжил шинжлэх ухаанаас ихтэй урандор бэлтгэн хүргэж байгаа Science X цуврал ярилцлага маань үргэлжилж байна. За энэ удаа бид ярилцгаар шинжлэх ухаан технологийн их сургуулийн хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн хүрээлэнгийн захирал доктор Түр Мөнхтэй ярилцгаар бэлэн болоод байна. Таны судалгааны сэдв нь ерөнхийдөө арьс шир буюу монголчуудтай нэлээд ойрхон за хөдөө аж ахуйн салбар тэр дундаа мал аж ахуйн салбарт л нэлээд ойрцсон ийм судалгаа байх шиг байна. Та юуны өмнө судалгааныхаа талаар товч мэдээлэхгүй юу? За баярлалаа. Хүсвэтэй аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны захиалгаар шинжлэх ухааны технологийн сангийн санхүүжилтээр шинжлэх ухааны технологийн сургуулийн харийн хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн хүрээлэн манай хүрээлэнгийн аршил судлалын салбарын эрдэмчлэгээний ажилтнууд судлаачид арширын түүхийн эдийн бэлтгэлийн системийг босронгуй болох гэсэн ийм шинжлэх ухааны технологийн төслийг хийж гүйцэтгэсэн байгаа. Арширын түүхийн эд ямар хуу хэмжээнд байна өнөөдөр гэмтлийн хувьд ямар хуу байна? Ямар байдлаар бэлтгэгдэж байна? Ямар алдаанууд гарч байна? Засах ямар боломжууд байна? Цаашдаа яах вэ гэсэн энэ чиглэлээр ажил хийж гүйцэтгэсэн болно. За тэгэхээр монголчууд бол нэн эртнээс арьс шир малынхаа түүхийн эдийг боловсруулаад хэрэглээд иржсэн нэг юм уламжлалт аж ахуйг эрхэлсэн ард түмэн. Тэгээ сүүлийн жилүүдэд баг улс төрч болгоно л боловсруулах үйлдвэр барий тийм малчтыг ингээд амжиргаатай болгоё гэж ярьдаг хэрнээ яг бодит ажил болж байгаа юм алга. Та бүхний судалгаагаар ямар алдаа гаргаж ийн? Ер нь бид нар энэ арьс ширээ аятайхан боловсруулахын тулд юу хийх шаардлагатай байна вэ? Малын арьс ширийн түүхийн эдийн гэмтэл маш их байгаа юм байна. Гэмтэлтэй арьс ширээр чанартай бүтээгдэхүүн гаргахад маш амаргүй. Ялангуяа энэ бизнес нь бол талбайгаар явагддаг. Тэгэхээр танд ашигтай талбай хэрэгтэй. Гэтэл яг ашигтай талбай дээр нь ямар нэгэн байдлаар зусцсан ч юм уу цоорхоо дээрэс нь амьдын гэмтэл, нядалгааны дараах гэмтэл гэдэг ийм гэмтлүүд байх юм бол сахины ашиглалт бол буураа явчихна. Тэгэхээр энэ бол нэлээд цогц ажил юм байгаа юм л да. Хачиг шивээ тэргээл зөндөө олон төрлийн гэмтлүүд гараад байдаг. Энэ гэмтлүүд бол манай захын бүтээгдэхүүний чанарыг эрс бууруулж байгаа. Малыг амьд багт нь мал эмнэлгийн үйлчлэгийг бүрэн гүйцэтгэж хийж явах хэрэгтэй. Тэгжээж шимэгч паразитуудаас хамгаална. Юуны өмнө малчтад бол мал эмнэлгийн үйлчлэгийг бүрэн дүүрэн хийлгэж явах ёстой гэдгийг бол зөвлөмжөндөө оруулсан байгаа. Нэгт хоёрдугаарт нядалгааны гэмтэл гэж бас их том асуудал байгаад байгаа. Малыг гаргаад махын монголчууд хүнсэндээ хэрглэж байна. Арьс ширийг нь болохоор босруулаад цааш нь савхийг гэж байна. Тэгэхээр арьсыг хуулахдаа механик аргаар хуулах юм бол өөрөөр хэлэх юм бол тоног төхөөрөмжөөр хуулах юм бол утганы сорив багтай, цоорхоо багтай талбай ашиглалт сайн гарна гэж үзэж байна. Мах босруулах үйлдвэрүүд маань өнөөдрийн байдлаар маш цөөн тооны арьс ширийг бэлдэж арьс босруулах үйлдвэрүүд нийлүүлж байгаа учраас их арьс шир маань бол ямар нэгэн байдлаар нядалгааны буюу зүсэлтийн гэмтэл их гарч байгаа. Тэгэхээр энэ нь бол бас л том асуудал болж байна. Дараагийн нэг хэсэг гэмтэл бол нядалгааны дараах буюу хадгалтын гэмтэл. Тэгэхээр энэ нь бол малчин түүхийд бэлтгэгч арьс ширийн үйлдвэр захин бүтээгдэхүүн үйлдвэрлэгч гэдэг энэ олон талын хамтын ажиллагааны үр дүнгээс нэг зүйлийг хамаарахаар болчиход байна. Та бүхэн судалгаагаа ер нь нядалгааны газруудтай хамтарч хийсэн үү? Тэгээ монголчууд ч бас нядалгааны газраас гадна ахуйн хүрээнд бол бас мал нэлээд гаргадаг шүү дээ. Тий, малчт маань өөрсдийнхөө хүнсэн зориулаад мал бол гаргаж байгаа арьс ширийг бол бас тодорхой хэмжээгээр хүлээлгэн өгдөг. Яг нь энэ бол бас нэг орон зай цагаагаар удирлаас энэ төр хамаарад бас нэг түүхийд бол муутах энэ төр бол гаргадаг. Гэхдээ малчтын бэлдэж байгаа арьс шир бол гэмтлийн үед харьцангуй гайгүй байдаг. Нядалгааны гэх юм уу, эмээлт дээр байх юм уу, эсвэл аймгийн төвүүд дээр, сум дээр, дээрэс нь Улаанбаатар хоттой ойрхон налаагч гэх юм уу, энэ дүүргүүдэд ажиллаж байгаа нядалгааны цехүүд дээр үндсэндээ арьс ширийг бол огт тоохгүй байна. Махын богино хугацаанд хурдан гаргаад аккорд цалингаараа цалинжиж байгаа учраас тэр ширийг цоолж гэнэ үү, зүсэж гэнэ үү тэднэрт бол ямар нэгэн байдлаар ерөөсөө л хамаарал байхгүй хурдан ажиллаад их мөнгө олох тийм л зорилготой байна. Нядалгааны цехүүд дээр ихэнх механик гэмтлүүд гарч байна гэж үзэж байна. Та бүхэн судалгааныхаа үр дүнг ер нь таниулах тал дээр ямар ажил хийсэн? Монгол улсад хэрэгжиж байгаа MNS стандарт байдаг. Түүхийдийг бэлдэх, чанарын хамгаалалт хийх гэсэн энэ стандартыг бид нэр энэ төслийн хүрээнд өөрчилсөн. Олон улсын ISO стандартыг бол батлуулсан. Тэгэхээр энэ ажлын үр дүнд бол юу бий болсон бэ гэхээр Монгол улс стандарттай буюу олон улсын ISO стандарттай болсон. Энэ стандартын дагуу
түүхийдээ бэлтгэх юм бол бидний одоо аль ширийн түүхийдийн чанар нь бол эрс дэвшлэх юм байна. Одоо энийг бол яг олон нийтэд түгээх төр бол ер нь тогтолтой байгаа. Мэргэжлийн төвшөнд л ажиллаж байгаа хэсэг бүлэг хүмүүс мэдж байгаа болохоос нийтээр бол энийг дагаж мөрдөхгүй байна. Тавуу шумал тавуулаа орж байгаа юу? Эсвэл Тэмээнийх бол энэ судалгаанд бол ороод бусчилсан судалгаа хийсэн. Дээрээс нь бол одоо түүхийдийн гэмтлийг гаргасан. Дээрээс нь цаашид явах үед дээр бас зөвлөмж гаргасан ийм ажлууд хийсэн байгаа. Мал аж ахуйн бүтээгдэхүүний экспортлыг гэхээр хүмүүс зөвхөн мах гэдгээр л ойлгочод байдаг тийм ээ. Гэтэл та бүхний судалгаагаар бол эдийн засгийн эргэлтийг одоо сайжруулах, нэмэгдүүлэх, бүр тэр үеийг үнэлгээг нь өсгөх ийм үр дүн бол гарч болж байгаа юм байна тий. Одоо ер нь цаашдаа шаардлагатай байгаа зүйл юу байгаа? Стандартын дагуу үйл ажиллагаа явуулах шаардлагатай гэж орж байна. Өөрөөр хэлбэл бол батлагдсан стандартын одоо мөрдөж түүхийдээ бэлтмээр байна. Ингийн тулд хин юу хийх хэрэгтэй вэ? Хүнсэнд хэрэгжилж байгаа одоо энэ махыг бол мах босруулах үйлдвэрүүдээр гаргаж бэлтнэ гэсэн байна. Ялангуяа олон нийтэд одоо зориулсан хүүхдийн одоо цэцэрлэг сургууль олон хүмүүс одоо хүнсэндээ хэрэгжилж байгаа тий ресторан хоол бэлдэж байгаа газар бол мах босруулах үйлдвэрээс махаа авнаа гарал үүсэн тодорхой байх ёстой гэсэн ийм шалгуур тавигдчихж байгаа. Тэгэхээр энэс бол би юу харж байна вэ гэхээр нэгэнт одоо мах босруулах үйлдвэрт махыг бэлдэж байгаа юм бол тэндээ арсын нуулаар ямар нэгэн алдаагүй механик хэмтэлгүйгээр хуулах тийм боломж нь байна гэж харж байгаа. Тэгэхээр энэ бол зөвхөн одоо махыг бид нэр хүнсэндээ хэрэглээд аршийн одоо хаях биш, үнгүүдүүлэх биш. Яг тэндээ бол бас яг технологийн дагуу түүхийдээ чанартай бэлтгэх юм бол одоо даваа талууд бий болно гэж үзэж байна. Боловсруулах үйлдвэр баригээд ингээд улс төрийн лозон болгоод яваад байгаа улс төрчид ер нь та нарын судалгаанаас сонирхдаг ч юм уу, асуудаг ч юм уу зөвлөгөө авдаг уу? За хэд хэдэн тохиолдол байсан. Нэг ийм газар нэг ийм үйлдвэр хийх гэж байна. Техник эдийн засгийн үндэслэл хэрэгтэй байна ч гэдэг юм уу. Эсвэл түүхийдийн талаар мэдээлэл хэрэгтэй байна. Бэлтгэлийн системийн талаар тоо баримт өгөөч л гэдэг юм яригддаг болохоос одоо жишээлбэл яг үнэндээ бол эрдэмтэн судлаачтайгаа нийлээд яг бодитоор одоо тэр тухайн орон нутагт одоо ямар хэмжээний түүхий дээр ямар төрлийн түүхий дээр ямар одоо бүтээгдэхүүн хийх гэж байгаа тэр одоо технологи нь ямар байх вэ бүх цикл нь яаж явагдах вэ гэдэг энэ талаар бол нэг тийм хамтраад цогцсон ажлууд бол байхгүй. Хүнээс нэг мэдээлэл авах гэж байгаа байдлаар ингэж явагддаг. Ийм л юмуд байгаад байдаг. Саяхан Монгол Улсын ерөнхийлөгч Нагийн өрсөх цагаан алт хөтөлбөрийг бол одоо санаачилсан. Ноос нь бол аль ширийн түүхий эдийг босруулж бүтээгдэхүүн гаргана, импортыг орлоно, экспорт руу одоо чиглэнэ. Одоо явандаа бол бүтээгдэхүүний чанарыг сайжруулна, гадаад руу гаргана гэсэн ийм одоо зорилго тавиад байгаа. Тэгэхээр би энэ одоо аль ширийн босруулалтын хэм технологичийн хувьд бол энэ салбарт ажиллаж байгаа судлаачийн хувьд бол бүрэн дэмжиж байгаа. Мөн эрдэмтдийн зөвлөл гэж байгуулагдсан байгаа. Тэнд нь бол ашигны салбарын хайр үзэж байгаа эрдэмтдийн зөвлөлт нь. Тэгээд эндээс юу харагддаг вэ гэхээр одоо яг олон нийтэд энэ асуудлыг маш зөвөр ойлгох шаардлагатай байна. Тэгээд ер нь бол бид нэр аль нэгэн бүлэг хүмүүсийн хэрэг ашгийг хамгаалах биш, ерөнхийдөө асуудлыг томоор харж улсын хэмжээний одоо хөгжлийн асуудлыг ярих гэж байгаа бол тэрийг бол бас одоо хүмүүст иргэдэд маш зөвөр ойлгуулахгүй бол тэнд нэг хэсэг бүлэг хүмүүсийн хэрэг ашиг явагдаад ингээд нэг жоохон замхрах гэдэг дээрээс нь буруу үйлдэл хийгдээд байна гэж харж байна л да. Энэ салбар энэ улсын хөгжил бас тодорхой хэмжээний нөлөө үзүүлж байгаа хөнгөн үйлдвэрийн салбар дээр бид нэр түүхийдээ яаж бэлтгэх вэ гэдэг бол бас хармаар байгаа. Түүнээс бол хэдэн малчин одоо манай ноолорыг авахгүй байна ч гэдэг юм. Эсвэл хэдэн чэнжүүд бид нар одоо ноолор авахгүй. Тэгээ эсвэл ийм үнээр авнаа гэдэг энэ нэг ийм явцсан ирэх ашигуд нь бол хамгаалмаар байна. Тэгээ энэ Science X гэдэг ярилцлагын хүрээнд би маш олон салбарын эрдэмтдтэй уулзаж ярилцж байна. Тэгээд ганц л зөвлөгийг бодож суулаа. Энэ юу вэ гэвэл шинжлэх ухааны технологийн сангаас санхүүжүүлсэн энэ бэлэн болцсон судалгаа төслүүдээ улс бас цаашдаа ашиглаасай, юм болгоосай л гэж бодож байна. За амжилт хүсье. Баярлалаа, танд санал нэг бай. За баярлалаа. Үзэгчдээ Science X цуврал ярилцлагын маань энэ удаагийн дугаарыг хүрээд өндөрлөж байна. Өнөөдөр бид бас арьс ширийг яаж одоо асуудалгүй цэвэрхэн боловсруулж түүхийн эдийг нь одоо яаж эдийн засгийн эргэлт ач холбогдол сайтаар боловсруулах вэ гэсэн сэдвээр шинжлэх ухааны технологийн сургуулийн хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн хүрээлэнгийн захирал доктор Түр Мөнхтэй ярилцлаа.